За баруун салааны бомбтой аршинаас ерөөсөө 1 км гарангийн л зайтай. За ингээд засмал замаараа бомбтой аршинаас дэшээ яваад автобусны буудал бол яг энэ засмал замын төгсгөл дээр одоо ойролцоогоор 500-600 метрийн зайд бол автобусны буудал байдаг. За ингээд шорон зам руугаа салаад ойролцоогоор бас 300-400 метр яваад энэ Баян уул амралтын хаалга гэдэг энэ шар хаалгаар орно. За энэ шар хаалгаар оронгууд таны зүүн гар талд энэ шар байшин харагдана. За энэ шар байшин дөнгөж ирэнгүүт цуслан руугаа ордог энэ зам байгаа. Замаараа салаад за энэ дотроо 2 бор байшинтай энэ цуслан байгаа. Дотроо юм 2 бор байшинтай. За харууц бол үнэхээр гоё урагшаа харахад бол тэр чигтэй мод. За хойтлын мод бол бүр гоё ойрхон ерөөсө алхаал 100 м яваал модон дотор орчдөг юм. Харууц вив сайтай байгаа. За одоо ингээ байшин руугаа оръё. Үүдэндээ бол ийм хөөрхөн нарлаад суух боломжтой террастай. За хажуу талдаа бол ийм сүүдрөвчтэй, савлууртай. За байшин бол 42 м квадраттай. Том ч биш, жижиг ч биш, ер нь их боломжийн гоё одоо хэмжээтэй байшин байгаа. За зочны өрөө бол бас нэлээд олон хүн ороод суухад юм боломжтой гоё зочны өрөөтэй. Битүү одоо Орос рекэн доторлогоотой. Айгуу гоё одоо модны үнэр үнэртдэг. Ингээд гал тогооны хэсэг бол эндээ маш гоё шийдэж өгсөн. За давхар 100-тай, шалны халаалттай. Шалны халаалтаараа чална, 100-аараа чална гэсэн. За ингээд зочны өрөө бол ингэж харагдана. Битүү баррикадын шалтай. За ашиглалтанд ороод бол ерөөсөө 2-3 жил л болж байгаа. Улсын тогтой холбогдсон болохоор тогны ямар ч асуудал гарахгүй. Дээрээс нь худган яг хажуудаа аршинтайгаа маш ойрхон байршилтай. За нарны туяа бол ерөөсөө 4 талаасаа жигд тусна. За энэ бол унтлахны өрөө байна. Унтлахны өрөөндөө бас ингээд зүүн талаасаа нар тусна. Ашиглалтанд ороод удаагүй учраас ерөөсөө маш гоё шинээрээ байгаа. Эндээ бол жижиг угаалгын өрөө шийдэж өгсөн байгаа. Ингээ маш дулайхан. За яг гаднаа юм хөөрхөн байгалийн юм гацуур ургасан байгаа. За хүүхдүүд тоглох талбайн хэсэгтэй, элстэй, савлууртай. Энэ савлуурн дээр суугаад урагшаа харахад бол байгалийн харууц маш гоё байдаг. Агаар нь маш гоё цэнгэг тунгалаг агаартай. За ингээ модтойгоо ойрхон болохоор одоо дээшээ мод руугаа өссөн үедээ алхаад орчих боломжтой. Голдоо сүүдрөвчтэй. Газрын хөрс нь маш гоё эрүүл учраас бүх төрлийн одоо гоё цэцэг ургадаг. Дээрээс нь зундаа бол зүлэг ногоо маш гоё ногоорч өндөр өвснүүд ургадаг байгаа. За хажуу айлтайгаа бол юм хашаалсан хамар энтер байхгүй учраас хүүхдүүд нь бол ингээ хамтдаа ханиндаа ингээ сайхан байх боломжтой. Нарны гэрэл бол дөрвөн талаасаа маш гоё тусна. Ялангуяа том өрөө бол их том цангатай учраас ертөнцийн гэрэл, байгалийн гэрэл бол маш гоё тусдаг байгаа. Ингээ битүү рекэн доторлогоотой мод гоё өнөртдөг, эрүүл газартай. За дээрээс нь агаар нь бол маш гоё цэнгэг юм агаартай. Дэлийн 4 улирал амьдрах боломжтой маш гоё цэвэрхэн энэхүү тоглог байшинг 65 саяар зарна.